Дэлгэрэнгүй тайлбарлаад та нарын зураг мурагч айгуу сонин зурагдаад их юм аа. Өндөр нь хэд вэ? 6 см тий. Суурийн радиус нь 5 гэхлээр чинь диаметр нь хэдэлх вэ? 10 бол. Ядч нэг юм жоохон тагдгардуу юм байгаа гэдэг нь төсөөлөгдөж байна уу? Тэр амар гонцгой юм зураач тий. Тэгээ тэн дээр нөгөө огтл нь баг харагдахгүй шахуу. Нарийнхаа урт юм зурчих юм. За иймэрхүү цилиндр байна. Энэ цилиндрийн өндөр нь хэд вэ? 6. Радиус нь хэд вэ? 5. За суурийг нь дээрээс нараа зурх юм бол юу болох вэ гэхээр юу харагдах вэ? Тойрог харагдана тийм үү? Дээрээс нарах юм бол тойрог харагдана. Радиус нь хэд вэ? Радиус нь 5 байгаа. За тэгээ бодлон дээр чи яасан бэ гэхэл тэнглэгтэй нь параллел гинэ. Тэнглэг гэдэг чинь цилиндрийн тэнглэг гэж энийг хэлж байна. Энэтэй нь параллел тийм огтлол татсан гэж байгаа байхгүй. За нэг иймэрхүү ингээ огтлол татсан юм байна. За энэ тэгшин зүтгүүлсэн тий. Тэгшин зүтгүүлсэн ээ. Тэгээ бид нэр үүсч байгаа тэгшин зүтгийн талбайг болох хэрэгтэй. За тэгээ гол нь юу гэж байгаа юм бэ гэсэн чинь тэнглэгээс 4 зайтай гэхэлэр чинь энэ урт гэдэг гэсэн үг үү? 4 байгаа гэсэн үг. Тэгвэл яг энэ дээр нь 4 урттай одоо ингэ дээрээс нарах юм бол манай тэр тэнглэг гэдэг бишээ огтлол гэдэг байгаа юм чинь нэг юм цэнхэр юм үүснэ гэсэн үг мөн үү? Цэнхэр юм үүснэ. Тэгээ бид нэр энэ огтлолын талбайг олно гэдэг чинь яах вэ гэхэлэр өндрийг нь өргөнөөр нь үржүүлнэ тийм үү? Тэгшин зүтгийн талбайг ингэж олж байгаа шүү дээ. За өндөр нь болохоор 6 гэдээ өгсөн байгаа. Одоо бид нар яах ёстой вэ? B-г нь олгож байгаа гэсэн үг. За энэ цэгийг би А гэж тэмдэглэе. Энэ цэгийг юу вэ? B гэж тэмдэглэх юм бол энд А, энд юу вэ? B байгаа гэсэн үг тийм. За тэгээ бүр дэлгэрэнгүй энийг нь би О гэх юм бол энэ ч гэсэндээ юу болох вэ? О болно. Бид нэр А, Б-гийн уртыг олж энд бичих гээд байгаа шүү дээ. Мөн үү? Өөрөөр хэлбэл энэ Б-г болгож байгаа. Энэ Б гэдэг чинь манайхаар бол тэр А, Б-гийн урт. За А, Б-гийн уртыг олохын тулд яах вэ? Энэ дээр 4 гэдээ өгсөн байгаа. Тэнглэгээс 4 зайтай гэдээ өгсөн байгаа. Хоёрдугаарт энд юу вэ? 5 гэдээ өгсөн байгаа тийм үү? 5. Тэгэхээр Pythagoras-ын теоремосоор за энийг нь одоо жишээлх юм бол D гэж тэмдэглэх юм бол B, D-гийн урт гэдэг бол яа болох вэ? Язгуурын дор 5-ын квадратаас хасах нь юу вэ? 4-ийн квадрат. 25-аас 16 хасахаар язгуур дор 9 буюу энэ хэд гэж гарч иж байна вэ? 3 гэж гарч ирлээ. А энэ урт 3 юм байна. За эндээс А, Б-гийн урт бол юу болох вэ? 6 гэж гарч байна. Тэгээ энд нь 6-ыг тавилаа. Ингээ хэд вэ? 36 гэж болно тий.